Өдрийн мэнд та бүхэнд хэдвч цэсний заавар мэдээллийг хүргэе. Storpier хийсэн худалдаа авалтын төлбөр нь гэрээнд заасан хугацааны дагуу хэдвчэнд шилжин орох ба энэхүү хэдвч цэсэн зөвхөн менежер эрхтэй ажилтнуудад нээлттэй байгаа. За тухайн хэдвч цэслэн орсны дараагаар та бүхэнд 3 төрлийн төлбөрийн мэдээлэл харагдана. За нэгдүгээрт боломжит үлдэгдэл. Энэ таны дансруугаа шууд татан авах боломжтой үнийн дүн юм. Хоёрдугаарт хүлээгдэж буй дүн. За борлуулалт амжилттай хийгдсэн боловч гэрээнд заасан төлбөр шилжих хугацаа хараахан болоогүй дүн энд харагдана. Шилжих хугацаа болмогц тухайн дүн боломжит үлдэгдэл хэсэг рүү автоматар шилжин орно. За нэг анхаарах зүйл нь боломжит үлдэгдэл рүү шилжих хугацаа нь өглөөний 11-ээс өдрийн 13 цагийн хооронд байдаг тул та бүхнийг 13 цагаас хойш шалгаж харахыг зөвлөж байна. За 3-дугаарт нийт үлдэгдэл. Энэ нь боломжит үлдэгдэл болон хүлээгдэж буй дүн хоёрын нийлбэр юм. Боломжит үлдэгдэл хэсэгт харагдаж байгаа төлбөрөө насандаа татан авахын тулд зарлага гаргах гэсэн энэхүү ногоон товч дээр дарна. За зарлага гаргах дэлгүүр гэсэн хэсэг дээр хэрвээ таны байгууллага олон салбар дэлгүүртэй бол салбаруудын жагсаалт харагдах бөгөөд салбар бүрийн ард тухайн салбарын боломжит үлдэгдэл дүн харагдана. За та нэг болон хэд хэдэн салбарыг сонгон татан авалт хийх боломжтой байгаа. За нэг анхаарах зүйл нь бол та тэг үлдэгдэлтэй салбарыг сонгож болох байгаа гэдгийг сайн анхаараарай. За ингээд салбар дэлгүүрээ сонгосны дараагаар банкны данс. За энэхүү хэсэг дээр маань гэрээнд заагдсан таны дансны мэдээлэл гарч ирэх бөгөөд та тохирох дансаа сонгоно. За үнийн дүн хэсэгт та хамгийн багадаа 80,000-аас 40 сая төгрөгийн дүнгээр өдөрт 3 удаа татан авалт хийх боломжтой байгаа. За хэрвээ та татан авах боломжтой хамгийн өндөр дүнгээ автоматар гаргаж ирэхийг хүсэх юм бол энэхүү max гэсэн товч дээр дарахад таны татан авах боломжтой хамгийн дээд дүн нь автоматар гарч ирэх байгаа. За ингээд та мэдээлэлээ шалгасныхаа дараагаар зарлагыг баталгаажуулах гэсэн товчлуур дээр даарснаар энэхүү дүн таны данс руу автоматар шилж орох болно. За харин та зарлага гаргах хүсэлтийг амралтын өдрүүдэд үсгэсэн бол дараагийн ажлын өдөр данс руу шилжихийг анхаараарай. За ингээд зарлагыг баталгаажуулах гэсэн товч дээр даарсны дараагаар энэхүү бүлгээ маань бүлгээний төв гэсэн хэсэгт харагдана. За гүйлгээний төв хэсэгт маань планаар буюу кредит гэсэн тэмдэглэгээтэй гүйлгээ нь таны хэдвчнээс гарсан буюу та өөрөө данс руугаа татан авсан гүйлгээ нь харагдана. Харин ногоон өнгөтэй дебит гэсэн хэсэг дээр маань хэдвчт рүү орж ирсэн орлого харагдах байгаа. За хэрвээ та энэхүү гүйлгээгээ Excel файлаар татан авахыг хүсвэл бүгдийг харах гэсэн энэхүү товч дээр дараад он сар өдрөө сонгоод татаж авах гэсэн хэсэг дээр дараад татан авах боломжтой байгаа. Харин та боломжит үлдэгдэл болон хүлээгдэж буй дүн хоёрынхоо задаргааг дэлгэрэнгүй харахыг хүсвэл багц орлого болон акцийн задаргаа гэсэн хэсгээс харах боломжтой. Анхаарал тавьсанд баярлалаа.